гэдэг маань болохоор хоёр номноос бүтсэн байгаа. Хуучин гэрээ, шин гэрээ гэсэн хоёр номноос бүтсэн.で、特徴がですね、2つあるんですね。Тэгээд хоёр онцлог байгаа. 一つはですね、 Recording in 旧約聖 progress. 書は原文がヘブライ語、ユダヤ人の言葉です。 За тэгээ хуучин гэрээнийхэн онцлог нь болохоор хуучин гэрээ нь болохоор еврей хэл дээр бичигдсэн баг. Еврей хэл дээр. そして新約聖書はギリシャ語で本文が書かれています。 Тэгээд нөгөө шин гэрээ нь болохоор грек хэл дээр бичигдсэн. そしてもう一つ特徴的なのは、イエス様が生まれる前の時代の聖書を旧約聖書と言います。 За тэгээд дахиад нэг онцлог нь болохоор Есүс Христийг төрөхөөс өмнөх үеийнх нь одоо номыг хуучин гэрээ гэж хэлж байгаа. イエス・キリストが生まれた後を新約聖書と言います。 Тэгээд Есүс Христ энэ дэлхий дээр мэндэлснээс хойш үеийн тэр номыг нь шин гэрээ гэж нэрлэж байгаа. これ歴史も同じですね。イエス様が生まれる前は BC、ビフォークライスト、紀元前って言いますね。 Тэгээд Есүс Христийн түүхтэй ч гэсэн адилхан түүхийн нөгөө он тоололтой адилхан Есүс Христийн өмнөх үе бол манай эртний өмнөх үе. そしてイエス様が生まれた年から紀元として、AD、アドナイドミネという意味なんですけども、主の年にという意味で、使われています。 Есүс Христийн төрснөөс хойш он тоолол нь болохоор манай эртний өмнөх гэж тоолдог болсон байна. で、旧約聖書と新約聖書ね、これね、こんなに厚さが違うのに、新約聖書にですね、変わったところだけをですね、今日は紹介したいと思ってるんです。 Тэгээд одоо энд Библиэлд шин гэрээ, хуучин гэрээ ийм зузаан ном байгаа ч гэсэн өнөөдөр та бүхэн номлох одоо миний сэдэв бол шин гэрээ, хуучин гэрээний ялгаатай талыг хэлж байгаа. Ялгааг クリスチャンの中でもですね、旧約聖書いらないっていう人がいるんですよ。そういうふうに言う人がいるんです。 Христчин хүмүүс дотор ч гэсэн хуучин гэрээний номнууд юу н хэрэггүй, биднэрт хэрэггүй гэсэн хүмүүс ч гэсэн байдаг. そんなことはないんですね。 Тийм зүйл бол байхгүй. ですから私たちですね、旧約聖書から新約聖書に何が変わったのかをよく見る必要があるんです。 Тэгээд бид нэр энэ дээрс ойлгох зүйл нь болохоор хуучин гэрээнээс шин гэрээ хүртэлх юу өөрчлөгдсөн бэ гэдгийг бас аягуулс ойлгох хэрэгтэй. ですから旧約聖書から新約聖書にかかっても変わってないものはそのまま引き継がれると理解してください。 Тэгээ бас нэг зүйл нь болохоор хуучин гэрээнээс шин гэрээний шилжих үе хүртэл өөрчлөгдөөгүй зүйл ч гэсэн байгаа. Тэр зүйлийг ингээд яг тэр чигээр нь бас оруулсан зүйл ч гэсэн байгаа. 例えば私たちですね、午前中の礼拝には10回を聖書します。 За бид нэр үдээс өмнөх Япон цуглаан дээр эзний заасан 10 тушаалыг бас ингэж уншдаг байгаа. ね、10回は旧約聖書ですよね。 Тэгээ тэр 10 тушаал нь болохоор хуучин гэрээн дээр бичигдсэн байна. でその10回の中の最初のはですね、神様以外を神としてはいけませんというそういう戒めです。 Тэгээд тэр 10 тушаалын хамгийн ихэн дээр болохоор надаас өөр бурханд бүү шүт гэсэн тийм тушаал байдаг. これ新約の私たちも全く同じです。 Тэгээд одоо шин гэрээн байгаа бид нар ч гэсэн бид нар одоо тэр нь бол адилхан байгаа тий. Өөр бурхтыг бүү шүт гэдэг байна. ね、そして5番目にはですね、父母を敬いなさいって書いてありますね。 Тэр хуулийнх нь 5 дахь тушаал дээр нь болохоор эцэг ихээ хүндэл гэсэн бас нэг тушаал байгаа. 今も私たち同じです。 Бидний одоо үе ч гэсэн бид нар ч гэсэн эцэг ихээ хүндэлдэг тий адилхан байна. 変わってないものは変わらないままそのまま採用していきます。 Тэгээд өөрчлөгдөөгүй зүйлийг нь өөрчлөгдөөгүй хിവэр нь бид нар бас тэр зүйлийг нь дахин 変わったものは何かというのを今3回目ですけども今お話ししています。 За юу нь өөрчлөгдсөн юм бэ гэх юм бол 3 дугаарт нь байгаа тэр зүйлийг нь одоо та бүхэнд ингээд тайлбарлаж хэлье гэж байна. 1つ目は礼拝が変わりましたってお話ししました За ね。 нэгдүгээрт нь бурханд өргөх магтаал нь өөрчлөгдсөн гэж ярьсан. 2つ目は食事が変わりました。 За хоёрдугаарт нь болохоор бидний ууж идэх зүйл бол хуучин гэрээний үе, шин гэрээний үетэй өөрчлөгдсөн гэсэн. 皆さんクリスチャンになっても羊の肉を食べられるんですね。 За та бүхэн ч христчин хүн болсон ч гэсэн хоньны маха идэж болно. 実は旧約聖書でも羊の肉食べていいんですけどХуучин гэрээнд ч гэсэн хоньны маха идэж болох тийм байна. 日本人にとってみれば豚肉が食べられなくなるんですね。はい。豚肉が食べられなくなるとちょっと厳しいかなと思いますね。 Япон хүмүүс болохоор нэг гахаа мага идэхгүй гэд хэлчих юм бол бас жоохон хэцүү болчих واخа гэж. さておきですね、今日はですね、3回目として За өнөөдөр 3 дугаарт нь 割礼についてお話をします。 За өнөөдөр ярих сэдэв нь болохоор хөвч хөндөх ёслол гэх хөвч хөндөх тухай ярина. まず聖書を読みますね。 За бүгдээ Библиэс уншицгаая. コリント人への第一の手紙の7章の17節から、コリント第一の7 За 章17 өнөөдрийн 節。 Библийн ишлэл нь болохоор 1-р Коринт 7-гийн 17-оос 20-р ишлэл байгаа. 17節から20節までですね。 За эндээс уншия. Харин хүн бүр эзний хувааж өгснөөр хүн бүрийг бурхан дуудснаар нь тэр яв.
явг би бүх чуулганд ийхүү зааварчилдаг. Хоцлуулсныхаа дараа дуудагдсан уу? Тэр нь хоцлуулснараа байг. Хоцлуулаагүй нь дуудагдсан уу? Тэр нь бүх хоцлуул. Хоцлол нь юу ч биш. Хоцлуулахгүй нь ч юу ч биш. Харин Бурхны тушаалуудыг сахих нь чухал юм. Хүн бүр дуудагдсан дуудлагадаа байг. はい。まず割礼について簡単に説明します。 За энэ хөвч хөндөх гэдэг тухай ер нь жоохон амархнаар тайлбарлаж өгье. 割礼とは簡単に言うと男性の性器の包皮を取ることなんです。 За энэ хөвч хөндөх гэдэг байгаа нь болохоор одоо эрэгтэй хүний бэлэг эрэгтнийг нь тэр хөвчний арьсыг нь огтолж авахыг хэлж байгаа. 男性にとってはものすごい痛いです。 За эрэгтэй хүний хувьд бол ийм зүйл хийх юм бол маш их өвдөлт өгдөг. でもこれをですね、小さい子供にすると痛くないらしいんですね。 За энэ зүйлийг баг бүр балчир байхад нь хүүхэд байхад нь энэ зүйлийг хийх юм бол өвдөлт баг байдаг гэж. そしてですね、この包皮を切り取るという行為は古い時代からどこの国においても行われていました。 За тэгээд энэ хөвч хөндөх ёслолыг энэ тэр одоо нэг хөвчний арьсыг нь огтолж авах гэдэг нь болохоор бүр дээр үеэсээ тэр олон оронд хэрэглэгдэж байсан. でもですね、この旧約聖書にとって、またイスラエル人にとっては重要な意味を持っています。 Тэгээ энэ зүйл мань болохоор хуучин гэрээний үед бас Израильчуудын хувьд ч гэсэн маш тийм ач холбогдолтой зүйл байсан. 同じことをしているんだけども特別な意味を持っているんです。 Тэгээ адилхан зүйлийг хийж байгаа юм шиг хэрнээ айгүй тийм онцгой зүйлийг хийж байгаа. アブラハムから始まり、イスラエルの子孫は神様の契約として割礼を施す。それが神様から命じられています。 Тэгээ энэ зүйл мань болохоор Авраамаас эхлээд Израильчуудын үр удамд Бурхантай байгуулсан гэрээний нэгэн хэсэг болоод тэр зүйлийг нь Бурхан өөрөө хөвч хөндүүлээрэ гэж тушаасан байна. 創世記の17章の9節から14節までを読んでもらえますでしょ За う одоо か。 бүгдээ Эхлэл номны 17-оос 17-гийн 9-с 14 хүртэл уншиж байгаа. 創世記の17章の9節から14節までです。 За эндээс уншъя. Тэгээд Бурхан Авраамд хэлэхдээ чи болоод чамаас хойш үр удам чинь үеийн үед миний гэрээг сахигдун эр хүүстэн болгон хоцлуулах ёстой. Чи болон чамаас хойших үр удмын чинь сахих ёстой. Миний гэрээ энэ юм. Та нар тэрхийн арьсаа тануулагдтун. Энэ нь чи бид хоёрын хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно. Хойч үеийнхний чинь эр хүүстэн бүр мөн гэрт чинь төрсөн та нарын үр удмын бус аливаа хүн болон гадны хүнээс мөнгөөр худалдаж авсан боолч бай бүгд 8 хоногтойдоо хоцлуулах ёстой. Чиний гэрт төрсөн ч мөнгөөр худалдаж авсан нь заавал хоцлуулах ёстой. Миний гэрээ та нарын бие махбодод мөнхийн гэрээ болох болно. Хоцлуулаагүй буюу тэрхийн арьсаа тануулаагүй эр хүүстэн нь ард түмнээсээ таслагдах болно. Учир нь тэрээр миний гэрээг зөрчсөн юм гэж юм гэв. はい。この聖書箇所からですね、割礼を受ける人は次の3通り考えられます。 За энэ саяын уншсан зүйлээс харахад одоо энэ хоцлуулах гэдэг нь хөвч хөндүүлэх гэдэг монгол хэл дээр хоцлуулах гэдэг байгаа байхгүй юу? Хөвч хөндөх гэдээ ярьж дээ. Хөвч хөндөхт одоо ийм 3 зүйлийг хэлэх гэж байна. 1つ目はですね、イスラエルの民族で自分の意思に関係なく親によって生まれて8日目に割礼を受けた人です。 За эдгээр энэ нэгдүгürt нь болохоор нялах хүүхэд төрснөөсөө хойш 8 хоногийн дараа энэ зүйлийг хийдэг. Тэгээд энэ зүйлийг болохоор нялах хүүхэд өөрийнх нь бодлоор биш харин эцэг эхийнх нь одоо хүслээр те энэ зүйлийг хийдэг байна. 17章の12節に書いてありますね。生まれて8日目の人です。 За энд нь хэлсэндээ төрснөөс хойш 8 хоногийн дараа гэж хэлсэн. この生まれて8日目の人は切り取っても痛くないそうです。 За тэгээд төрснөөс нь хойш эрэгтэй хүүхдийг 8 хоногийн дараа одоо тэр хөвчнийх нь арьсыг ингээд тасалгаад өвдөлт өгдөхгүй гэж. 多分ね、痛いという感じるそういう神経がまだないそうなんです。 Тэгээд нэг өвдөлт өгөх тийм одоо мэдрэлийн эсэн те баг байхгүй байхаа гэсэн. Мэдрэл нь одоо байхгүй гэсэн үг тийм. ですから聖書ってすごいですよね。 Тийм болохоор Библи дээр бүр 8 хоног гэдэг ингээд бүр тодорхойлоо бичсэн байна те. 痛くないうちに切り取りなさいって言うんですね。 өвдөлт өгдөггүй өгөхөөс нь өмнө одоо ингээд тасалж аваарай гэсэн тийм зүйлийг хэлж байгаа. ね、これはイエス様も実はこの割礼を受けています。 Есүс Христ ч гэсэн энэ хоцлолыг хийлгсэн.
イエス様は肉体としてはイスラエルの民族だからですね。 Есүс Христ өөрийн махан биеэрээ Израилийн үндэстэн бол төрсөн ба. 2つ目ですね。 Хоёрдугаарт нь イスラエルの民族でないけども、そのしもべまたはお金で買い取られた異邦人です。 за хоёрдугаарт нь болохоор Израилийн бус харин зарц худалдаж авсан харь үндэстнүүд гэж хэлж байна. 12節の後半に書いてありますね。 За 12-ийн сүүлд дээр бичсэн байна. 家で生まれたしもべ、異邦人で買い値で買い取られた、そういうものって言ってますね。 Мөнгөөрөө худалдаж авсан ч заавал хослуулах ёстой гэж хэлсэн байна те. そしてここには書いてないけど3つ目があります。 За энэ саяын эхлэл номдэр бичигдээгүй ч гэсэн 3 дугаарт нь байгаа. イスラエルの民族でないけども旧約聖書を信じる人です。 За энэ болохоор Израилийн ард түмэн биш хэрнээ харь үндэстнийг хэлж байгаа. 自分の国で祀られている神ではなく、誠の神様を信じる人たちです。 Тэгээ энэ болохоор жинхэнэ бурханд итгэдэг бас Израильчууд итгэдэг гэсэн хуучин гэрээнд итгэдэг жинхэнэ бурханд итгэдэг тэр ард түмнийг хэлж байгаа. 外国人だけどもイスラエル人の中に入ってイスラエル人のように生活する人です。 Тэгээ тэр хүмүүс нь болохоор Израиль хүмүүсээс тусдаа бүр харь үндэстэн гадаад хүмүүс хэрнээ Израилийн одоо нутаг дэвсгэрт ороод Израиль хүмүүстэй адилхан тэр бурхныг одоо итгэдэг бурханд итгэдэг тийм хүмүүс хэлж байгаа. なかなか旧約聖書の中でそういう人物って少ないんですね。 Тэгээ хуучин гэрээнийг харахад бол тийм ард түмэн бол айгүй ховор байдаг гэсэн. 女性でそういう人は結構多いんですね。 Эмэгтэй хүн бол эмэгтэй харь үндэстэн Израильд орчиж амьдарсан тийм одоо түүх бол байдаг. 例えばルツ記のルツっていうのはそうですね。 ルー 外国人なのに Рут гэдээ гардаг те Рут гадаад イスラエル人のように生き、イスラエルの神を信じ、誠の神様に仕えていきますね。 тэр Рут гэдэг эмэгтэй болохоор өөрөө гадаад хэрнээ Израиль улсад ирээд одоо тэр Израилийн одоо бурханд нь итгээд Израиль хүмүүс шиг амьдарсан байна. でも彼女は女性ですから割礼を受けないんですね。 Тэр Рут гэдэг хүн болохоор өөрөө эмэгтэй хүн болохоор тэр хоцлуулсан тэр одоо хөвч хүндүүлэх ёслол хийгээгүй. でもイエス様の時代にこういう人がたくさんいたみたいです。 Тэгээ Есүс Христийн үед бол ийм хүмүүс зөндөө байсан гэж яригддаг. じゃあ私たちのね、異邦人クリスチャンはこの割礼を受けるべきかどうか。 Тэгээд шинэ гэрээнд одоо юу гэж хэлж байгааг бид христчин хүмүүс энэ хоцлол болоод энэ хөвч хүндэх ёслыг хийх ёстой юу хийх хэрэгтэй юу гэж одоо асуулт гарч ирнэ. ね、先ほど言いましたね、旧約聖書を守るべきか変わったのか。 За хуучин гэрээг бид нэр дагах ёстой юу эсвэл бүр хуучин гэрээний эсрэг байх ёстой юу те. でもイエス様の弟子たちの中でも異邦人も割礼を受けるんだと何度も議論しました。 Тэгм үү Есүс Христийн дагалдагч дунд бол ингээд маш их маргалдаан гарсан байгаа. Бид нар Есүс Христ итгэж байгаа юм чинь бас адилхан хоцлуулах ёстой, ховч хүндүүлэх ёстой хийх ёстой гэж хоорондоо зөрчилжсэн хүмүүс байна. 使徒の働きの11章、15章、ガラテヤ書の2章などを見ていただくと分かると思いま За す。 тэрэн дээр болох энэ хуучин гэрээ шинэ гэрээний номон дээр Үйлс 11, 15 болоод Галаат номны 2 дугаар бүлэг дээр ингэж бичсэн байдаг. では新約聖書では何て言ってるんでしょ За шинэ гэрээн дээр харин юу гэж бичсэн бэ? Шинэ гэрээний Библи う。 дээр 私たちは割礼を受けるべきでしょうか。 бид нар одоо хоцлуулах хэрэгтэй юу? 結論から言うと異邦人クリスチャンは割礼を受ける必要はありません。 Тэгээд өнөөдөр одоо энэ ярианы дүгнэлтээс ингээд харах юм бол одоо бид нар христчин хүмүүс одоо тэр хөвч хүндүүлэх ёслол гэдэг хоцлуулах хийх ямар ч шаардлага байхгүй гэсэн. 皆さん男の人安心してくださ За い。 эрэгтэйчүүд мань 50 байж болно. 痛い思いしなくていいんです。 Өвдөх юм хийхгүй 50 байж болно гэсэн. おそらくですね、1週間から1ヶ月ぐらいずっとズキズキズキズキしてるらしいです。 Хэрвээ ингээд тэр хоцлуулах хөвч хүндүүлэх ёслол одоо хөвчөө хүндүүлчих юм бол 7 хоногоос ахуулаад бүр сар гарan те бүр ингээд хатгаж байгаа юм шиг бүр ингээд өвддөг. Тийм өвддөг гэж сонссон гэдэг. ちなみにですね、この世の中で一番痛いものって何だか知ってますか？ За та бүхэн энэ хороо дэлхийд хамгийн өвдөлт өгдөг хамгийн өвддөг зүйл гэж юу вэ? Хамгийн өвддөг зүйл юу вэ? この世の中で一番痛いものって何だか知ってます？ 出産、女性の出産。そうなんです。 Тэг нэ төрөх гэж. 女性の出産がこの世の中で一番痛いそうです。 Тэгээ эмэгтэй хүний төрхийн өвдөлт бол энэ хорвоо дэлхийн хамгийн хүчтэй өвдөлтөө гэж. 男性がそれを経験すると、 За хэрвээ эрэгтэй хүн те эр хүн эмэгтэй хүний төрхийн өвдөлтийг мэдрэх юм бол 気絶するか。 気を失っちゃうんですね。 ухаан алдаад одоо ухаан санаагаа алдаж магадгүй гэдэг. それかまたはお腹が痛くてですね、もう破裂しそうになるんです。 Эсвэл гидсэн өвдөд одоо гидсэн хариацуу гэдэг чинь одоо юу гэлээ?
破裂するような хагарах одоо юу гэсэн үг тийг харэц дэлбэрэх гидсэн дэлбэрэх гэсэн тийм утгатай. それほど痛いそうです。 Яг тэрэн шиг тийм аимшигтай өвдөлтийг мэдэрдэг. 男性の方、安心してください。 За эртний зөвхөн 50 байж болно. その次に痛いものなんだか知ってますか？ За тэрний дараа те бас дараагийн өвдөлт юу вэ? これではないんですね。 Энэ хөвч хөндлөх ёслол биш ээ гэдэг чинь. Шүдний өвдөлт. Хаг айдаг. 正解です。およく知ってますね。歯の痛みです。 шүдний өвдөлт. 歯が痛む時にはもう出産の次に痛いそうです。 Шүдний өвдөлт бол тэр төрхийн өвдөлтийн яг дараа ордог. 皆さん歯は大切にしましょう。 шүдээ хайрлж хамгаалаарэ. Шүдээсээ амжилуулаарэ гэдэг чинь. でもある方はですね、その歯が痛くて困った時にですね、神様にお祈りしたそうで За す。 нэг хүн нэг итгэгч хүн шүдний өвдөд бүр ингээ айгүй хэцүү болоод бурхан залбирсан. もう痛くて痛くてどうしてもならない。 Бүр ингээд амар өвдөлт өгөөд бүр яах ч аргагүй. 確かですね、年末か年始でですね、どこに歯医者さんやってるだろうってです Тэгээ ね、 тэр өвдөж явах үед нь нөгөө одоо шинэ жилийн баяр болчоод бүр хаашаач явсан もうね хаалттай байгаа. で祈ったそうです。 Хай. 祈ったそうなんです。 Тэгээд залбирсан юм. もうね、気絶しそうにね、もうフラフラしながらどこにあるんだろうってですね、祈りながら言ったそうです。 өвдөлт нь өвдөд бүр ингээд бүр ухаан алдах шахан бүр одоо эмнэлэг хайгаа явсан юм. そしたらですね、空いてるお医者さん、歯医者さんがいたんですよ。 Тэгсэн чинь онгорхоо байсан шүдний эмнэлэг олсон. ああ、よかった、ぜひ歯治療させてくださいって言ったら、どうぞどうぞってこう歓迎してくれました。 Тэгээд тэр эмнэлэгтээ ороод ингээд миний шүд өвдөөдөө нэмчлээд өгөөч гэсэн чинь өө тэгэлгүй яах вэ та ороод үзлэгт ороорой гэж хэлсэн. そしたらその歯医者さんですね、クリスチャンだったんですよ。 Тэгсэн чинь нөгөө шүдний эмнэлгийн эмч нь өөрөө христчэн байсан. ああ、神様祈り聞いてくださったってですね、本人はこう感謝の祈りしてるんですね。 Тэгээд нөгөө хүмүүс залбирч исэн болохоор бурхан та миний залбиралтанд хариулсанд баярлалаа гэд бүр. 今度歯医者さんがですね、驚くんですよ。 Тэгээд тэр шүдний эмч нь бүр өөрөө あな гайхсан た、 байна. あなたクリスチャンなんですかって。 Чи бас христчэн байсан юм уу? いや、私今祈ってたんですって。 Би бүр залбирч исэн шүү дээ. あ、歯医者さんどこか空いてないでしょうかって祈ってたんですって。 Шүдний эмнэлэг онгорхоо шүдний эмнэлэг байхгүй байхдаа гэд бүр залбирч исэн. 神様祈りに応えてくださるんです Бурхан бол бидний ね。 залбиралтанд хариулж өгд юм аа. ね、 アーメン。皆さん歯は大切にしましょう。 Та бүхэн шүдээ хайрлаарэ. Шүд бол чухал шүү гэд. さあ、使徒の働きの15章の6節から11節を見ていきましょう。 За тэгээд одоо Үйлс номны 15-ийн 6-аас 11 дэх ишлэлийг бүгдээрээ гаргацгаая. 15章の6節から11節です。 За эндээс уншъя. Асуудлыг хилэлцгээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларав. Ихэд маргалцны эцэст Петр босож тэдэнд ах トゥ нараа харийнханд сайн мэдээний үгийг хэлж итгүүлэхийн тулд Бурхан эртнээс намайг та нарын дундаа сонгосныг та нар мэдэж байгаа. Зүрхийг мэдгч Бурхан бидэнд өгсөн шигэ тэдэнд ч мөн ариун сүнсийг өгч гэрчилсэн бөгөөд зүрхийг нь тэр итгэлээр цэвэрлэж бид болоод тэднийг ялгаагүй билээ. Эцгүүдийн маань болон бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож Бурханыг юунд сорно вэ? Харин бид эзэн Есүсийн нэгүслэлээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрсгөө билээ гэв. はい。 Амен. で、この6節にある議論、協議はですね、違法人に割礼を受けさせるべきだというそういう意見のことです。 За тэгээд энэ 6 дээр гарч ийн те энэ нөгөө хэлэлцээр те хэлэлцэн дээр ахлагчид бүгдээрээ хэлэлцээд хоцлуулах ёстой юу үгүй юу гэдээ ярилцсан байна. 結論から言うと、ここで違法人クリスチャンは割礼を受けなくていいって言ってますね。 Тэгээд яг энэ дүгнэлтээс нь харахад бол христчин хүмүүс тэр одоо хөвч хөндөх ёслыг хийлэхгүй байсан ч болно гэж гарч. で、その理由は2つ述べられています。 За тэр учир шалтгаан нь хоёр учир шалтгаантай байна. 違法人にも聖霊が与えられたって言ってるんですね。 Харин үндэстэн ч гэсэн ариун сүнс өгөгдсөн гэж хэлж байна. ということは、イスラエル人も違法人も同じ聖霊が与えられて、神様は差別してないよということを言ってるんです За ね。 энэ дээр болохоор адилхан Израиль хүмүүс ч гэсэн ариун сүнс, харин үндэстэн ч гэсэн ариун сүнс өгсөн болохоор Бурхан аль алийг ч гэсэн ялгардгүй маа, ялган гадууралтгүй маа гэсэн үзэл бодол гарч ирж байна. 彼らが割礼を受けたから神様を受け入れたんじゃないっていうことです。 За Израильчууд, Юдэчүүд би хоцлол хийлгсэн учраас би Бурханы ард түмэн болсон гэж өөрсдөө хэлсэн. 割礼をまだやってないよ、でも神様は受け入れてくれたよっていうことですね。 Тэгээ нөгөө утгаар болохоор хоцлол хийлгээгүй ч гэсэн би ариун сүнсийг хүлээж авсан гэсэн үг. もう一つは、彼らが信じたことによって、その信仰によって
清められたと言ってるんですね。 За нөгөө талаар нь болохоор бид нар итгэсэн те итгэлээр дамжуулж бид нар ариуссан юм а гэж хэлж байна. 割礼で清くなったとは言ってないんですね。 За хоцлол хийснээр ариун болсон гэж 信 хэлж байна. 仰で清くなったって言ってるんです。 Эсвэргээр итгэлээр ариун болсон гэж хэлж байна. 先日その食事のことでお話ししました。 За өнгөрсөн долоогт бид нэр хоол хүнсийн талаар ярьсан ба. 食事の性別ってお話をしました За ね。 хоол хүнстэй ариун болох, хоол хүнс ариун цэвэр болох талаар ярьсан. ね、私たちクリスチャンは食事の前にお祈りをする。 За бид нар христчин хүмүүс хоол идэхийнхээ өмнө залбирдаг. ね、イスラエル人は食事の後にお祈りするん За です。 юудэчүүд эсрэгээрээ хоолоо эзсний дараа залбирдаг ба. そこには違いがあるんですね。 За энэ дэр одоо ялгаа байгаа. ね、先週聞いてる人覚えてると思いま За すけど өнгөрсөн も、 долоог сонсон хүмүүс 聞いてない人のためにお話ししてるんですかね。 За өнөөдөр ингээд сонсоогүй хүмүүсийн талаар ярьж байгаа шүү. いや、聞いてないというのはですね、寝てるとかそういう意味じゃないですよ。 За сонсоогүй хүмүүс маань унтж байгаа гэсэн үг 今 шүү. 日来ている人のために За 話をしま өнөөдөр す。 энд ирсэн хүмүүсийн талаар ярьж байгаа гэдгийг ойлгоорой. このお祈りっていうのは食事を清めるという役割があるんです。 За залбирал гэдэг маань бидний идэж байгаа хоол хүнсийг ариун болгодог тийм юутай. Юу лээ? 食事を清める。 Тийм ариун болгодог тийм үр дүнтэй залбирал байгаа. ね、それはテモテの第一の手紙の4章にそのように書いてあるんです За ね。 1-р Тимот 4 дээр хэлсэн байдаг. 祈りによって食事は清められると。 Залбирлаар дамжуулж хоол хүнс ариун болно гэж хэлсэн байдаг. ですから私たちは食事の前にお祈りして、 Тэгээ бид нар хоол идэхийнхээ өмнө залбираад そしてその食事が私たち神様の前に清いものとなって、 тэгээ тэр хоол хүнс маань бурхны өмнө 私た ариун ちの болоод 体に入る。 ариун цэвэр зүйл болоод бидний биед ингэж шимт хижээл болж орж байгаа. 私たちも清いままを保つことができる。 Тэр зүйлээр дамжуулж бид нар ариун байдлыг биедээ авч явах. イスラエル人はじゃあなんで食事にお祈りしないのか。 За Израильчууд эсрэгээрээ яагаад хоол идэхийнхээ өмнө залбирдаггүй вэ? 彼らは最初から清い食べ物と汚れた食べ物を分けてるからです。 За яагаад гэвэл тэд нар хоол хүнс идэхийнхээ өмнө ариун зүйл болоод бохир зүйлийг ингэж ялгадаг. そして清いと神様が定めたものしか食べないんです。 За бурхан энэ зүйлийг ариун гэж үтсэн учраас энэ зүйлийг идэнэ. これをですね、公変って言うんですね。 Энэ ヘブライ зүйлийг 語で、 еврей хэлээр коохен гэж хэлдэг юм байна энэ зүйлийг. 清いって意味なんですけ Энэ ども、 болохоор ариун гэсэн утгатай. そのように神様が定めたものしか食べないんです。 Яг түүн шиг бурханы л тушаасан тэр зүйлийг л иддэг. そのようにしてですね、彼らは食事の前にお祈りしなくても清いものを選んで取ってるからいらないんです、お祈りが。 Тийм учраас нөгөө бурхан ариунгээ үдцсэн зүйлийг нь иддэг учраас хоол идэхийнхээ өмнө залбирахгүй учраас тэдэнд бол залбирал хэрэггүй гэсэн утгатай. そして食後にお祈りをするんです。 Тэгээд хоолоо эзний дараа залбирдаг. 神様与えてくださってありがと Бурхан бидэнд хоол өгсөнд баярлалаа гэх. う。皆さんもです食後にお祈りしていいんですよ。 Та бүхэн ч гэсэн хоол эзнийхээ дараа бол залбирч болно. でも皆さんね、大体ね、食前に感謝しますとお祈りするんですけどね。 Тэгээ ихэнх хүмүүс болгоо хоолоо идэхийнхээ өмнө талархсан сэтгэлээр залбирдаг. 私は皆さんにお勧めするのは、 Би та бүхэн зөвлөхөд 食事を清めてくださいという祈りなんです。 тэгээд хоол идэхийнхээ өмнө залбирахдаа энэ хоол хүнсийг бурхан минь та ариун болгож өгөөч гэж залбираад идээрэй. それは聖書に書いてあるからです。 Яагаад гэвэл тэр зүйлийг нь би хэлээгөө ингэ Библиэлд бичсэн байгаа учраас. ぜひそのことをお勧めしますね。 Энэ зүйлийг заавал хэрэгжүүлээрэй гэж хэлж байна. さあ、そのようにですね、清めるということですね。これは Үн шиг ариун болгоно гэсэн үг байна тийм. イスラエル人はどうして割礼をしたのか。 За яагаад Израильчууд заавал хоцлуулах хэрэгтэй байсан юм бэ? それはですね、割礼を通して異邦人と異なるよ。私たちは聖別された神様の民ですと、このように選んでいるんですね。 За тэр нь болохоор бид нар болохоор хоцлуулж одоо хөвч хүндүүлснээрээ энэ харь хүмүүсээс ариун гэсэн одоо тийм нэг тэмдэгтэй бэлэг тэмдэг болох тийм зүйл. 食事もそうですね。 Хоолч гэсэн адилхан 食べてはならないもの、食べるものを選んでいるわけです。 идэх ёстой зүйл идэх ёсгүй зүйл ингээ хуваацсан байна. 彼らも割礼を受ける受けない選ぶことができますね。 За тэгээ нөгөө хүмүүс нь болохоор хоцлуулах ёстой юу хоцлуулахгүй гэдгийг бас сонголт нь. でも神様がそのようにしなさいと言われたこと。 Тэгээд харин бурхнаар тэр зүйлийг хийгээрэй гэсэн. そして異邦人とは違う私たちは神様の民ですということを選んでるんですね。 Тийм учраас нөгөө Израильчууд бид нар бол бурхны ард түмэн учраас хоцлуулах ёстой гэдэг зүйлийг нь сонгоцсон байна. 私たちはどういう
立場でいるんでしょうか。 За тэгэхээр бид нар харь хүмүүстэй бид нар ямар байр суурин дээр байр вэ? 私たちはイエス様の十字架で罪が許された。 Бид нар Есүс Христийн загалмаагаар дамжуулж уучлагдсан зүйл. 私たちがそれを信じたことによって清められた。 Тэгээд тэр уучлалаар нь дамжуулж бид нар итгэснээрээ дамжуулж бид нар ариун болгосон. 私たちはそのことを通して神の民となった。 Тэр зүйлээр дамжуулж бид нар Бурхны ард түмэн болсон. だからイスラエル人と異邦人は全然違うんですね。 Тийм учраас Израиль хүмүүс болоод харь хүмүүс бол шал өөр хүмүүс. 割礼が大事じゃないんですね。異邦人にとっては割礼は大事ではありません。 Тийм учраас харь хүмүүст нь хослол бол тийм чухал зүйл биш. イエス・キリストが大事なんです。 Есүс Христ өөрөө чухал юм аа. もちろんイスラエル人にもイエス・キリストが大事です。 Мөн нөгөө утгаараа Израильчууд ч гэсэн Есүс Христ чухал байгаа. ではですね、一つ疑問が残りませんか？ За ингээд ярихад нэг тийм эргэлзээтэй зүйл үлдэж байгааз. 旧約聖書のユダヤ人たちは割礼をしていた。 За нөгөөх нь болохоор тэр эргэлзээтэй зүйл нь болохоор шин гэрээний үеийн Израильчууд 新約聖書の時代のイスラエル人は шин гэрээнд байсан Израиль хүмүүс энэ хоцлолыг хийх хэрэгтэй юу? 割礼が必要ですか？必要ないんですか？ Хэрэгтэй юу хэрэггүй юу гэж шин гэрээнд байгаа одоо Израиль хүмүүс, Юудэ хүмүүстэй Бурхны ард түмэн хослуулах шаардлагатай юу, шаардлагагүй гэсэн үг. その答えは今日読んだ聖書箇所にあるんですね。 За өнөөдрийн уншсан ишлэлээр тэр хариулт нь байгаа. コリント第一の手紙の За 1-р Коринт 7-гийн 7章の18節です。 7-гийн 18дээр 7-гийн 18 7章のгаргаад өгвөл 18節です。 7-гийн 18出ますか？ 1-р Коринт 7-гийн 18 дээр аха. はい。 Хоцлуулсныхаа дараа дуудагдсан уу? Тэр нь хоцлуулснараа байг. Хоцлуулаагүй нь дуудагдсан уу? Тэр нь бүү хоцлуул гэсэн. はい。このように言ってますね。 За ингэж хэлсэн байна. もし召された時、イエス・キリストを信じた時に割礼を受けてたら消さないでいいですと言ってますね。 За энэ нь болохоор хэлж энэ хоцлуулсныхаа дараа дуудагдсан уу гэдэг. まあ、実際は切った後をなくすっていうのはそんな難しいと思うんですよ。 はい. 切ったところをね、なくす、後をなくす、切り口をなくすっていうのは本当に実際のところは難しいと思うんですよね。 切ったのにそれをなくすっていうのはありえないじゃないですか。 Тийм. Ингээ одоо нэг ийм хөвчний хүнддэг гэж байгаа ш тэр хүндсэн тэр сорвиг нь арилгана гэдэг бол хэцүү зүйл тий. おそらくこれは隠すという意味だと思うんですね。 За энэ нь болохоор нөгөө утгаараа одоо нуух гэсэн утгатай байгаа. でもう一つはですね、イエス様を信じた時に割礼を受けていなかったら割礼を受けてはいけませんってはっきり言うんですね。 За тэгээ Есүс Христ итгэсний дараа хоцлуулаагүй нь дуудагдсан уу гэж айгүй тодорхой хэлсэн байна тий. このことが分かることは Энэ зүйл дээр ойлгох зүйл маань болохоор 割礼を受けても受けなくてもどちらでもいいっていうことです。 одоо хөвч хүндүүлсэн ч хүндүүлээгүй ч адилхан гэсэн утгатай. ね、なぜなら19節にこのように書いてありま Яагаад す。 гэвэл 19 дээр ингэж хэлсэн байна. 19 гаргаад өгөөч. 割礼は取るに足りないこと、無割礼も取るに足りないことだって言ってます。 19 дээр нь хоцлол нь юу ч биш, хоцлуулаагүй ч юу ч биш. Харин Бурхны тушаалуудыг сахин чухал юм гэж. ですからどちらでもいいんです。あまり気にしないでいいんです。 Тийм учраас энэ хоцлол нь тийм чухал зүйл биш ээ гэдгийг ойлгох хэрэгтэй. まあ多分ユダヤ人はそれでもこだわると思います。 Гэсэн ч гэсэн юудэчүүд, Израильчууд энэ зүйлдээ ингээд маш их анхаарал тавих. 今の時代も割礼を受けている人がほとんどです。 Тэгээ одоо энэ үед ч гэсэн Израильчууд одоо ялах хүүхдтэй хөвч өндөлөх ёслол хийдэг байна. 後でちょっとお話ししておきますね。 За энэ зүйлийг дараа нь яриа. ところでですね、この割礼は生まれてから8日目に施すのが原則です。 За тэгээд энэ хүүхэд төрснөөс хойш 8 хоногийн дараа төрснөөс 8 дахь өдөрт нь энэ зүйлийг хийдэг гэж тийм дүрмтэй байгаа. ね、この中で一番若い子供は多分ルカ君かな。 За энэ донд хамгийн ялах нь одоо Люка байгаа бах тий. もうそれでも4ヶ月以上になりますね。 Тэгсэн ч гэсэн энэ 4 сартай 5ヶ月になるか。 5 сар болсон байгаа. 8日目ですよ。生まれてすぐ間もない頃。 Ялах хүүхэд төрөөд 8 дахь өдөр нь хийдэг. 8 дахь. ね、これ本人が割礼私受けたいんですって意思表示できると思いますか？ Тэр ялах хүүхэд дөнгөж төрсөн хүүхэдээ 8 дахь өдөртөө би хослуулмаар байна гэж хэлж чадахгүй шүү дээ тий. 怖いですよね。8日目ですね。割礼受けたいって言ったら Хэрвээ 8 дөнгөж төрчөөд 8 хоног дээр би хослуулмаар байна гэж хэлэх юм бол бүр амар санагдав. 僕はユダヤ人割礼受けるんだとか言ったら怖いですね。 Би Израиль хүн би юудэ хүн намайг хоцлооч гэгээд би хөвчөө хөндөөлмөр байна гэж хэлэх хүн байхгүй шүү дээ.
まあ、皆さんも分かるようにこれは親の意思です。 Үүнийг та бүхэн мэдж байгаа да. Яагаад гэвэл эцэг эхийнх нь үжил бодол. Эцэг эхийнх нь өөрсдийнх нь хүсэл байгаа. ここで大事なのは割礼を受けることが大切なのではなく、割礼を施す親の信仰が大事なんだ。 За энэ дээр хамгийн чухал зүйл нь болохоор тэр хүүхдэд хөвч хөндүүлэх ёслол нь бол чухал биш. Эсрэгээр эцэг эхийнх нь итгэлийн тий хүүхдэд өвлүүлэх итгэлийнх нь одоо тэр хийж байгаа зүйл нь чухал гэж. すなわち親の信仰を子供に継承するということなんです。 Тэгээ хамгийн чухал нь болохоор ээж аав нь итгэгч хүмүүс учраас хүүхдэд тэр итгэлийн амьдралаа өвлүүлж байгаа тэр зүйл нь чухал. 残念なことにイエス様の時代も今も形骸化している人が多いです。 Тэгээ харамсалтай зүйл нь болохоор Есүс Христийн үеч ч гэсэн одоо үеч ч гэсэн энэ зүйл маань зүгээр нэг хэлбэр төдий болсон байна. Хэлбэртдэг. どちらかというと民族意識で割礼をしている人が多いんですね。 Одоо манай үндэстний үжил бодол болсон байгаа. Манай үндэстний хийдэг юм чинь би бас хийнэ гэсэн тийм үжил бодолтой болсон. そうですね。皆さんモンゴル人としての何か意識ってあります？ За та бүхэн Монгол хүмүүстэй Монгол хүн болохоор л хийдэг тийм одоо үжил бодол байгаа юу? Монгол хүн. 昔は日本人はですね、男はこの髪の毛を長くして、弱ってですね、こうちょんまげをするっていうのがあったりしますね。 Дээрүүд Япончууд ингээд өсөө урт ургуулад энэ дээр ингээд боогод одоо ингээд тийм самурай шиг те ийм хийдэг одоо тийм. この髪を切るっていうことはそれをやめてしまうっていう意味がありますね。 Тэгэд үс одоо ингээд хайчлах тэр зүйлийг болцсон байсан. お相撲さんもそうですよね。 Сумогийн хүмүүс ч お相撲は髪を切ったら相撲取りをやめるっていうことになりますね。 Сумочд ингээд сумоогоо болохоор үсээ ингээд хайчилдаг те. Тэгээд сумоо болохоо болдог. それのようにですね、割礼もそれをやればいいんだっていうふうになっちゃうんです。 Яг түүн шиг энэ хөвч хүндэх ёслолоо нь болохоор адилхан яг тийм нэг юм хэлбэр те хэв маяг болсон юм. 割礼してるから私はイスラエル人だという感覚なんですね。 Би хоцлуулсан, би хөвч хөндүүлсэн юм чинь би Израиль хүн гэдэг тийм бол. これはちょっと気をつけなきゃいけないですね。 Тэгээ энэ зүйл дээр бас бид нэр анхаарах хэрэгтэй. ですから私たちですね、割礼私たちと全然関係ないんですけども、 За биднэрт энэ хоцлол гэдэг энэ яриад байгаа зүйл нь биднэрт хамаагүй ч гэсэн 同じようなことが実は私たちにあるんですね。 хамаагүй ч гэсэн бидэнд одоо хамаатай тийм адилхан нэг зүйл байна. 親が教会行ってるから僕も教会行ってました。 За манай ээж аав цуглаанд итгэдэг юм чинь би дагаад цуглаанд явдаг болсон ч юм уу те. ね、教会来てるとクリスチャンだと思うってなっちゃうんですね。 Цуглаанд ирэхээр л би христчин болчихно те. でもね、教会から離れるとね、酒飲んだりね、もうタバコバイバカ吸ってね、全然違う生活してる人いる。 Цуглаанаас гараад явхаараа те арх угаал тамхи татаад бүр өөрийнхөө дураараа амьдарч байна. そういう人いっぱい見ます Тийм хүмүүс ね。 бол зөндөө харагддаг. もうこれは形だけのクリスチャンです Энэ бол ね。 зүгээр хэлбэртдэг тийм христчин хүмүүс гэж. イスラエル人と私たちあんまり変わらないんですね。 Тийм болохоор юудэчүүтэй түрүүний ярьсан Израиль хүмүүстэй бид нар бол 私の持っている信仰を子供たちに継承していく。 надад байгаа итгэлийг те өөрийнхөө хүүхдүүдтэй залгамжлуулах тэр зүйл болж とても大切なことなん энэ で бол すね。 маш чухал зүйл юм. キリスト教会の中でこの割礼と洗礼を結びつけるそういう教会は結構多くあります。 За Христийн одоо энэ чуулгануудад бас одоо энэ хөвч хөндөх ёслол болоод усан баталгааг бас ингэж холбож ойлгодог тийм цуглаанууд байдаг. でこれを幼児洗礼って言います。 За энэ нь болохоор нялах хүүхдэд одоо хүртэх тийм усан баталгаа баптизм гэсэн. この幼児洗礼っていうのは生まれて間もない赤ちゃんにこのね水のお皿かなんかでですね手でこうやって父子聖霊の名によってバプテスマを授けると水滴で洗礼を授けます。 За тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр дөнгөж төрсөн нялах хүүхдэд усан баталгаа хийлгэнэ. Тэр усан баталгаа нь болохоор төрсөн хүүхдийн одоо ингээд одоо пастор те гаран дээр ингээд ус ингэж барьж агаад эцэг хүү ариун сүнсний нэрээр баптизм хүртээж гинэ гэд ингээд тийм усаар ингээд туслаар ингэж хүртээдэг усан баталгаа гэлж байгаа. 私たちはその方法を採用しません。 Тэгээ харин манай цуглаан дээр бол тэр аргыг бид нар この хийдэггүй. 今私の立っている下が洗礼槽なんですね。 За яг одоо миний зогсож байгаа энэ доор болохоор ийм усан баталгаа хийх том баан байгаа. この蓋を開けると水が入るようになってます。 Тэгэд энэ одоо энэ доотлын энийг ингээ онгойлохоор ус ингээ дүүрэхээр том баантай байна.
で今度の5月にですね洗礼式5月19日に洗礼式が用意されてますけども Тэгээд энэ удаа бид нэр 5 сарын 19-нд усан баталгааны баптизмын ёслол хийх байгаа. この蓋が開くんですね Тэгээд энэ юу таглаг онгойлгох. で水がバーって張ってありますから Тэгээд энэ доотлол нь онгойлгоод карант онгойлгоо その中にですねザボーンって入れるんですね Тэгээд усанд ингээд бүр болохуулна гэдэг. いや生まれてね8日目の赤ちゃんザボーンとは入れられないですね Дөнгөж төрөөд 8 хоногтой хүүхдийг усанд болохуулах биш шүү гэдэг. 多分知らないですけどね Энэ зүйлийг бол мэдэхгүй байх гэж бодож байна. 生まれた間もない赤ちゃんって結構ねお母さんの水の中に生きてるのであんまり心配はないらしいんですけど Тэгээд も дөнгөж төрсэн хүүхэд болохоор одоо төрхөөс өмнө ээж хаа гидсэн дотор ер нь бол нөгөө эхийн нөгөө усан дотор байдаг шүү дээ. でもやっぱり怖いですよね Усан дотор байдаг учраас усанд болохуулахад айх зүйл байхгүй ч гэсэн гэхдээ би тэр зүйлийг хийхэд бол жоохон айцтай. 危ないから幼児洗礼しないということではありません Тэр зүйлийг хийхэд би өөрөө айж байгаа тий аюултай зүйл учраас би тэр нялх хүүхдүүдэд усан баталгаа хийх зүйлийг хийхгүй байгаа зүйл биш. 私たちは信仰によって義と認められるという立場からやらないんです Бидний байр суурь болохоор итгэлээр бид нэр зөвтгөгдөн гэсэн тэр байр суурь байгаа учраас тэр зүйлийг хийдэггүй байгаа. 信仰継承は大事です За итгэлийн өв залгамжлал гэдэг бол маш で чухал も зүйл. もっと大事なのは Хамгийн чухал зүйл маань болохоор 私たちが信じて神様が認めてくださるということです хамгийн чухал зүйл маань болохоор бид нар итгээд итгэснээрээ бид нар зөвтгөгддөг гэдэг тэр зүйлийг хэлж байна. ですからこの信仰と洗礼について簡単に説明します За тэгээд одоо итгэл болоод энэ шингүүд洗礼ですねバプテスマですね итгэл болоод одоо энэ усан баталгааны талаар жоохон ярилцгийг ペテロの第一の手紙の3章の21節です За 1-р Петр 3:21 дээр ペテロの第一の手紙の3章の21節です За эндээс уншия. Үүний тусгал болох баптизм нь Есүс Христийн амьдлалаар дамжин одоо та нарыг авардаг. Баптизм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мэс чанарын төлөөх гуйлт юм аа гэсэн. はいここにですね心に信じたこと口で告白したことがそれが間違いないということを洗礼という形で制約しているんです。 За энэ дээр болохоор нэгэн амлалт өгч ин тэ тэр амлалт маань болохоор хүн өөрөө итгээд тэр итгэсэн итгэлээ өөрийнхөө амаар илэрхийлж гаргаад би энэ зүйлийг үнэхээр гарцаагүй итгэсэн юм а гэж хэлж байгаа зүйл нь усан баталгаа гэсэн. ある人はですね、こう教会の牧師がですね、洗礼を勧めたそうなんですね。 За нэгэн пастор те нэг итгэгч хүн за одоо усан баталгаа хийлгэрээ гэж зөвлөсөн ба. そしたらですね、その人断るんですよ。 Тэгээд тэгсэн чинь үгүй би хийлэхгүй гэж татгалцсан. ねえ、洗礼を受けたらどうですかって言ったら断るんです。 За та усан баталгаа хийлгээч гэсэн чинь татгалцсан. だって私毎日洗礼を受けてますって言うんです。 Нөгөө хүн маань би өдөр болгон усан баталгаа хийлгдэж штэ гэж хэлсэн. どういうことだかわかりますか？ Ямар зүйл вэ? Юу гэж хэлж байгаа вэ? 毎日お風呂入ってるって意味なんですよ。 Тэр нь болохоор өдөр болгон усанд орж байгааг хэлж байгаа юм. でもこの今日の聖書箇所見たらわかるでしょ？ За өнөөдрийн Библийн энэ 3:21 уншихаар ойлгож байгаа сте те. 確かに水の中に入るんだけど、体の汚れを落とすことじゃないんですと。 За үүн дээр болохоор бид нар усан дотор орж байгаа ч гэсэн бидний одоо бохир зүйлийг арилгаж байгаа зүйл биш юм аа. 水に入って私たちは正しくなったんじゃないんですよ。 Бид нар усанд ороод цэвэр ариун болчихно гэсэн イ зүйл. エス様を信じたことによって正しく認められたということを洗礼式で表現するんです。 Есүс Христ итгэсэн итгэлээр бид нар олон хүмүүсийн өмнө өөрийнхөө амаараа илчилж гаргахыг усан баталгаа гэж хэлээд байна. ですから洗礼式は神様との約束なんですね。 Тийм болохоор усан баталгаа гэдэг нь болохоор Есүс Христэд эзэнд амласан амлалтыг また信仰告白でもあるんです。 дахиад нэг зүйл нь болохоор итгэлээ бусдад ингэж гэрчилж байгаа, илчилж байгаа зүйлийг хэлж байгаа. ローマ書の6章の4節を見るとそれがよくわかりますね。 За Ром 6-гийн 4-ыг харах юм бол энэ яриад байгаа зүйлийг аягүй сайн ойлгох байх. За уншия. Тиймд бид өвхөл рүү баптизм хүртснээрээ түүнтэй хамт оршуулгдсан учраас эцгийн алдраар Христ үхэгсгээс амьлуулсны адил бид мөн шинэ амийн дотор явах юм а гэсэн. ここにですね、洗礼によってキリストと死んだって書いてあるじゃないですか。 За үүн дээр болохоор баптизм хүртснээрээ түүнтэй хамт
үхсэн оршуулгдсан гэж хэлсэн байна те. そして死者の中からよみがえって私たちも新しくなるんだって言ってますでしょ。 Тэгээд дахиад нэг зүйл нь болохоор эцгийн алдраар Христ үхэгцгээс амьлуулсны адил гэж хэлж. これ洗礼によって死んだっていうことは罪の私は死にましたっていうことで水の中に入るん За です。 тэр нь болохоор үхэгцээс амьлуулсан гэдэг учир нь болохоор миний гим нүгэл те гим нүглээсээ би үхсэн юм а гэж хэлж. 死んだ私たちはイエス様と同じように復活するんですね。 Тэгээд бид нэр үхсэн бид ч гэсэн Есүс Христтэй адилхан дахин イエス амьд. 様は十字架で死んで3日目によみがえったように私たちもこのバプテスマから上がってきた時にはよみがえってるんですよ。 Есүс Христ гэсэн загалмай дээр цовдлогдоод 3 хоногийн дараа дахин амьсан шиг бид нар ч гэсэн усан баталгаа хийлгээд усанд булхаад гарч ирж байгаа нь дахин амьсантай адилхан тэр зүйлийг хэлж байгаа. いいですか。それを信じていますという行動で表現してるんです。いい Тэгээд тэр зүйлийг нь би энэ зүйлд итгэж байна гэсэн тэр үйлдэлийг хэлж байгаа. ですか。水になってね入ってからね上がってね変わったということじゃないんですよ。 Тэгээд зөвөр усанд ингээд булхаад гараад ирэхэд би өөрчлөгдсөн гэсэн зүйл биш шүү. 皆さんが信じた時から変わり始めるんです。 Та бүхэн итгэснээрээ өөрчлөгдөг юм а гэж. でもそれを洗礼という形で表現してるんです。 Тэгээд тэр зүйл итгэсэн гэдэг тэр зүйлээ усан баталгаагаар дамжуулж өөр үйлдэлээр илэрхийлж гаргаж байгаа зүйл. 神様これから私はイエス様を信じますと告白していく生き方なんです。 Тэгээд тэр нь болохоор эзэн минь би танд итгэсэн итгэлийн амьдралаар явна гэсэн тэр өөрийгөө илчилж байгаа тэр зүйлийг хэлж байгаа. すなわちですね、洗礼は十字架と復活を意味してますね。 Тэгээд өөрөөр хэлэх юм бол усан баталгаа гэдэг нь болохоор загалмаа болоод дахин амьлтыг キ хэлдэг. リストが十字架で死んで3日目によみがえった。 За Есүс Христ загалмаа дээр цовдлогдоод 3 хоногийн дараа дахин амьсан. 洗礼で私たちは一度死んだ。そしてよみがえって新しくなる。 Яг түүнтэй адилхан бид нар усан баталгаа хийлгэснээрээ усанд булхаад одоо нас орсон үхсэн тэгээд уснаас гарч ирж байгаа нь болохоор Есүс Христтэй адилхан дахин амьсан гэсэн утга. 十字架と復活を信じている私たちは洗礼式を通してその意味を深く体験するんで Тэгээд бид す。 нар загалмаа болоод дахин амьлтанд итгэдэг яг тэр баптизм үрдэг дамжуулаад гүн тэр утга учирыг нь ойлгож мэдэрдэг юм а гэж. ですからそういう意味でですね、幼児洗礼採用しないんですね。 Яг түүн шиг нялах хүүхдүүд бид нар тэр усан баталгаа хийдэг. その人の信仰、心の問題が大事だからです。 Хамгийн чухал зүйл маань болохоор усан баталгаа хийлгэж байгаа хүний зүрх сэтгэлийн асуудал болоод итгэл нь хамгийн чухал. ですから子供に伝えます。 Энэ зүйлийг гэсэн хүүхдүүд ч хэлдэг. 子供たちが信仰を持つように伝えます。 Хүүхдүүд ч гэсэн чи итгэлтэй болоор итгэлийн амьдралаараа гэж 子供たちが決心できるように伝えます。 Хүүхдүүд өөртөө зүрх сэтгэлдээ шийдэх тэр зүйлийг бас хэлдэг ба. ぜひそのようにチャレンジしてください。 Та бүхэн ч гэсэн өөртөө хүүхдүүдтэй энэ зүйлийг хийгээрэй гэж хүсэж байна. さあ今日ですね、割礼の話難しかったですけども、 За өнөөдөр маш хэцүү сэдвээр ярьсан те хөвч хөндүүлэх сэдвээр. 私たちに関係ないからですね。 За биднэрт ингээд энэ зүйл хамаагүй одоо ямар ч тийм хамаагүй мэт санагдах でも боловч その意義を3つ覚えておいてください。 санагдаж байгаа мэт боловч энэ 3 ач холбогдлыг бас хэлье гэж бодож байна. 1つ目は Нэгдүгürt нь 清さを保つことです。 нэгдүгürt нь ариун байхыг баримтлах хэрэгтэй. 神様を知らない人と同じように歩んではならないということです。 Тийм учраас бид нар ариун байснараа бусад Христ итгэдэггүй хүмүүс шиг ариун бус амьдралаар амьдарч болохгүй. 私たちは割礼を受けないけども、この生き方は同じですね。 Бид нар ч гэсэн энэ ариун одоо Христэд усан баталгаа хийлгэсэн шиг энэ бурхан шиг хүмүүс одоо бурханы амьдралаар амьдрах ёстой гэсэн. 2つ目は Хоёрдугаарт нь 信仰によって心に割礼を受けることです。 за энэ хоёрдугаарт нь болохоор итгэлээр дамжуулж зүрх сэтгэлдээ тэр хоцлуулах зүйлийг хийх хэрэгтэй. 割礼はです。割礼はずっと一生涯体に残っているわけです За ね。 тэр хоцлуулна гэдэг байгаа хөвч хөндүүлснээрээ тэр хүний одоо эргэтэнд нь бүр ингээд насан туршид нь ийм сорив үлдэн тий. ある意味男性だったらですね、毎日目にするものなんです。 нөгөө утгаараа эрэгтэй хүнд бол өдөр болгон харах зүйл болж байгаа тэр зүйлэр. ね、トイレ1日行かない人いないですよね。 За өдөрт нэг удаа 0 явдаг, нэг л удаа 0 явдаг хүн байхгүй тий. それもしトイレ1日、ね、1日1回行かなかったらこれはもう病気か死ぬかどっちかになるんですよ。 Өдөрт ганцхан удаа л 0 ороод би цэцтэй хүн байх юм бол тэр бол өвчтэй ч юм уу тий. Удахгүй биеийг муудах тийм үнийг хэлж байгаа. 割礼は見るたびに神様の約束を思い出すんです。 Тэгээ тэр гацрээ гэдэг байгаа тэр хоцлолыг нь харах бүрдээ бурхны амлалтыг санаж байгаа. 私たちは信仰によって神様のことを忘れないで生きることなんです。 Тэгээ бид нар итгэлээр дамжуулж бурхныг мартаж болохгүй маа гэдгийг ойлгож аваа. 3つ目は Гуравдугаарт нь 何度も言ってます、信仰を継承することです。 түрүүнээс хойш дахин хэлж байгаа ч гэсэн итгэлийн амьдралыг үр хөвгтүүдэд уламжлуулахыг хэлж байгаа.
皆さんが家族を持った時に та бүхэн гэр бүл болоод үр хүүхдээ болсны дараа 子供たちに信仰を伝えてくださ өөрийнхөө い。 хүүхдтэй өөрийнхөө итгэлийн амьдралаа бас ярьж хэлж үргэлжлүүлээрэй. 教会はお手伝いしますけども、 За манай цуглааны зүгээс одоо тусалж дэмжих болно. まず皆さんが家族に伝えていくんですね。 Тусал дэмжих боловч та өөрөө гэр бүлийнхэндээ энэ зүйлийг бас уламжлуулан авч ね、 яваарай. 皆さんね、教会にね、連れて行けば大丈夫ってそういうふうに思わないでください。 За хүүхдээ зүгээр цуглаан дээр авчаал тавьчих юм бол болно гэсэн зүйл биш шүү. もっと大事なのは皆さんが信仰を伝えていくことで Хамгийн す。 чухал зүйл нь болохоор бид нар эцэг ихтэй учраас хүүхдтэй энэ итгэлийн амьдралыг одоо хэлж ярих те дамжуулах хэрэгтэй юм аа. 最後ですね、このことを続けていくときに、イスラエル人のように神様との永遠の契約につながっていきます。 Тэгээ бид нар энэ зүйлийг ингээд үргэлжлүүлээд ингээд яг хийх юм бол энэ Израиль хүмүүс шиг те бурхны тэр мөнхийн гэрээтэй холбогдож 神様の祝福に授かると信じています。 тэгээ бурхнаас авах тэр ивэл ерөөл нь биднэрт ариун их байх юм аа. 清さを保ちましょ Бид нар ариун байцгаая. う。神様を忘れずに歩んでいきましょう。 Бурхныг марталгүйгээр алхаж 信 амьдралцгаая. 仰を伝えていきましょ Өөрсдөө итгэлийн амьдралыг үр хүүхдүүдэд дамжуулцгаая. う。それがずっと続くんです。 Энэ зүйлээр дамжуулж маш үргэлжлүүлэн энэ зүйлийг хийх ёстой юм аа. ぜひそのように祈っていきましょ Яг энэ зүйл шиг бид нар бас залбирцгаая гэж хэлж байна. う。どうしていいかわからないこともたくさんあります。 За хүний амьдралд яах ч утга учир одоо яах どうやって子供に伝えたらいいかわからないこともたくさんあ яаж り би ます。 хүүхдэд дамжуулах вэ те яах вэ гэсэн амьдрал асуудлууд их гарч ирдэг. 私もその一人です。 Би ч гэсэн тийм нэгэн хүн байна. でも神様は必ず祈りに応えてくれます。 Харин тэгсэн ч гэсэн бурхан миний гуйл залбирал нь заавал хариулж өгдөг. 大事なのは私たちはそれをいつも目指さないといけないんですね。 Хамгийн чухал зүйл нь болохоор бид нар тэр зүйлийг зорж те бүр өөрөө зорих хэрэгтэй юм. 子供は勝手に信仰を持つだろうと思ってはいけません。 Тэгээ манай хүүхд ингээд өөрөө явандаа итгэж болондоо гэж бас бодож болохгүй. 教会の日曜学校に送り出せば何とかなるでしょうと思ってはいけませ Тэгээ ん。 хүүхдийн цуглаанд хүүхдээ явуулчих юм бол миний хүүхд итгэж болно гэсэн ойлголт биш юм аа. 皆さんがいつも祈りながらつながっていけるようにと祈っていき Та ましょう。 өөрөө залбираа те хүүхдийн талаа өөрөө залбирдаг байгаарэ гэж хүсэж. お祈りいたします。 За залбирцгаая. 天の父なる神様、 Тэнгэр дэх бурхан эзэн минь ээ. 新約の時代に生きる私たちに Шинэ гэрээнд амьдарч буй бидний хувьд 割礼を受ける方法とは違う方法で хослол хийх аргаас өөр аргаар 私たちを神様の民にしてくれました。 бурханы та ард түмэн болгож өгсөн баярлалаа. それは信仰によるものです。 Тэр зүйл маань бидний итгэл билээ. 私たちのようなものがただ信じるだけで Дорой бид таны өмнө зөвхөн итгэх үед 神様の子供となり бурханы ард түмэн үр хүүхэд болж 神様の国民となることを感謝します。 бурханы ард түмэн болж байгаа талархаж байна. 神様どうぞ私たちの心に触れてください。 Эзэн минь та бидний зүрх сэтгэл та хүрээч. 私たちを正しくできるように導いてくだ Эзэн さ минь い。 та бидний зөвхт бөгөөд шудраг зөвхт байдлаар амьдруулж өгөөч. 悪いものを選ばないで Муу зүйлийг сонгохгүйгээр 正しいものを選べるように зөв зүйлийг сонгодог байхын тулд 祈りによっていつも私たちが守られて залбирлаар бид нар хамгаалагддаг байхын тулд 神様のことをいつもつながって歩み続けていくことができる。 бурхантай үргэлж холбогдож амьдрдаг тэр амьдралаар амьдруулж өгөөч. イエス様は約束されました。 Эзэн минь та бидэнд амласан мөлий. あなたが心の戸を開くなら、 Анаатагаар あなたが心の戸を開くなら、 чи өөрөө зүрх сэтгэлийн хаалгаа надад нээх юм бол 私はその中に入る。 тэрний дотор би орно. あなたと食事を一緒にしよ Чамтай би хамт хооллох болно гэж хэлсэн. う。どうぞ私たちの心に触れてください。 Эзэн минь та бидний зүрх сэтгэл та өөрөө хүрээч. あなたが共にいてくださるということをもっと知ることができるように、 Эзэн тантай хамт байгаа гэдгийг улам илүү мэдэж 目には見えない神様を信じることができるように、 нүдэнд харагдахгүй тэр агуу эзэн бурханд итгэх итгэлийг 声は聞こえないけれども確かに神様おられることを信じることができるように、 таны дуу хоолой бидэнд сонсогдохгүй ч гэсэн энэ газар та амьд оршин байгаа гэдгийг бид 私たちの心に触れてください。 эзэн минь бидний зүрх сэтгэл та хүрээч. この素晴らしい神様の恵み、 Энэ гайхалтай эзний ивэл ерөөл 神様が私たちと共にいてくださる恵み、 эзэн та бидэнтэй хамт байна гэсэн тэр ивэл ерөөл нь 神様が私たちを祝福してくださる恵み、 та биднийг ивэж ерөөнө гэсэн тэр これ ивэл を家族に伝えていくことができ энэ るように、 зүйлийг бид гэр бүлдээ дамжуулдаг байхад 家族が神を信じ、
гэр бүл маань танд бурхан танд итгэж イエス・キリストを信じることができるように、 Есүс Христэд итгэх итгэлийг どうぞ神様、私たちを助けてください。 эзэн минь тэр итгэлийг өгөхийн тулд та бидэнд 神 туслаач. 様、どうぞ私たちに知恵を与えてください。 эзэн минь та бидэнд бас мэрэгэн ухааныг өгөөч. 神様、私たちに語る言葉を与えてください。 эзэн минь та бидэнд ярьж хэлж ярих тэр үг хэлийг өгөөч. そして何が大切か教えることができるようにしてください。 бас бид тэгэхээр юу нь чухал вэ гэдгийг бидэнд ойлгох тэр ойлголтыг бас өгөөч. あなたの助けが必要です。 эзэн минь та бидэнд таны тусламж хэрэгтэй байна. 家族を救ってください。 бидний гэр бүлийг та авраач. イエス様を信じない滅びから救ってください。 Есүс Христ итгэхгүй тэр итгэлгүй тэр мөхлөөс та авраач. イエスを信じる救いを与えてくださいま Есүс すよう Христ に。 итгэх тэр авралыг та бидэнд өгөөч. 家族を救ってください。 гэр бүлийг минь та авраач. どうぞ本人の心が自分から信じる心となるように導いてください。 Тэгээ бидний гэр бүлийн гишүүд маань өөрөөсөө итгэх тэр итгэгч нэгэн тэр зүрх сэтгэлийг та бас өгөөч. 親が教わっただから信じるのではなく、 Ээж аав нь итгэдэг учраас ээж аваасаа сурсан учраас итгэж байгаа биш. 親から教わったことが真実だと信じるように導いてください。 ээж аваасаа сурсан зүйл маань үнэн гэдэгт итгэхэд туслаач. どうぞ私たちにその力を与えてください Эзэн ま минь すよ та うに бидэнд тэр хүч чадлыг өгөөч. お願いいたします。 Танаас залбирanгуйж байна. 新約に生きる時代の私たち、 Шинэ гэрээнд амьдарч буй бидний үе. 割礼は何の意味もありませんけども、 Хослолоор дамжуулж ямар ч утга учиргүй зүйл гэдгийг で мэдсэн も ч гэсэн その精神を大事にします。 харин тэр оюун бодлыг тэр хүч чадлыг тас бидэнд 今日 өгөөч. もその学びを与えてくださって感謝します。 Бидэнд энэ сурах боломжийг өгсөнд баярлалаа. これからも旧約聖書を読むたびに、 Бид одоо цаашдаа хуучин гэрээний үгнүүдийг унших үед また新約聖書を読むたびに、 шинэ гэрээний үгийг бас унших үед そのことを理解できる力を与えてくだ энэ さい。 зүйлийг энэ хоорондын ялгааг ойлгох тэр чадварыг бас бидэнд 神 өгөөч. 様の深い恵みをもっと知ることができるように導いてくださ Эсний い。 тэр гүн гүнзгий ивэл өрөөлийг ойлгохын тулд бидэнд та 聖書が難しい書物ではないと分かるように導いてください。 Библи уншаад Библиэс ойлгохгүй, Библийг мэдэхгүй гэсэн тэр зүйл биш. 神様が伝えたいことを理解できるように導いてく Бурхан ださ таныг い。 бидэнд ойлгуулыг хүсэж байгаа тэр зүйлийг ойлгохыг хүсэж байна. 今日のひとときを感謝し、 Энэ цаг талархан イエス・キリストの皆によってお祈りいたします。 Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. アーメン。 Амен. Оны өвн гарах одоо.
聖書のサイン名でグッドニュースが全部含まれています。 За саяын дуусын хайр гэдэг дууг болохоор миний найз зохиосон. Тэгээд одоо энэ дууны үгэн дээр гарч байгаа тийм ээ одоо бүх үг нь одоо бидний хэлдэг тийм ээ одоо сайн мэдээний одоо бүх одоо агуулга тийм ээ агуулгачсан одоо ийм дуу байгаамаа. ですからぜひこの曲を覚えてサイン名が何かっていうことをこの歌詞の中からぜひ Тэгээд та бүх энэ дууг заавал сураад тийм ээ үнэхээр Есүсийн одоо сайн мэдээ юу вэ гэдгийг тийм энэ дуунаас ойлгож мэдээсэй гэж ингэж хүсэж байна. ありがとうございます。 Баярлалаа. Бүгдээрээ хамтаа босоод их эзнээ хүндэлцгээе. Өнөөдөр ч гэсэн та шинийг бүтээ.
Бүгдээ эзэнд бэлдэж ирсэн өргөлөө хамтдаа өргөцгөөе. Өгөөмөр тэр зүрх сэтгэлээр хамтдаа өргөцгөөе. Бүгдээ өргөлийн төлөө залбирanгуйцгаая. Хайртай бурхан аав минь ээ. Энэ цагт бид нар танд өргөхөөр ирсэн байна аваа. Танд өргөж байгаа гар бүрийн төлөө, зүрх сэтгэлийн төлөө эзэн танд талархаж байна аваа. Та үнэхээр тэр зүрх сэтгэл дээр эзэн та 100 дахин 1000 дахин ивэж өрөөж өгөр аваа. Энэ өргөлөөр дамжуулан эзэн та үнэхээр өөрөө ажиллаа хийгэр аваа. Та үнэхээр эзэн бидний зүрх сэтгэлийг хардаг бурхан аваа. Та үнэхээр тэр юу ч хөө хоосон тэр хоёрхан зис зоостой тэр бүсгийг танд өргөхөд та хийсэн аваа. Энэ бүсгийг энэ эмэгтэй надад байгаагаа өргөлөө гэж хийсэн аваа. Тэр үнэхээр өөрт байгаагаа тэр өргөж байгаа зүрх сэтгэлийг эзэн хараад өрөөдөг юм аа. Таны гайхалтай хүү Есүсийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Өнөөдөр манай цуглаанд анх удаага шинээр ирсэн хүн байна уу? Бид нартэй танилцаад уршаа гараад ирэх шиш хүсэж байна. За сайн байна уу? Намайг Жол Баатар гэдэг. Энд хэлний бэлтгэлд хэлний сургалт явдаг. Энд ирээд одоо 1 сар л болж байна. Монгол болохоор аминлах эрэлтийн чуулганд хамрагддаг байсан. Ер нь бол цуглаанд яваад 7-8 жил орчим болж байгаа. Үлцгийн танилцсанд таатай байна. Сайн байцгаана уу? Намайг Нэмэрдэн гэдэг. Тэгээд бид хоёр хамт ирсэн байгаа. Тэр нь танилцсанд таатай.
Есүсийн хайраар ерөөнд дуулах болноо. Есүсийн хайрыг та бүхэндээ дуулъя. Есүсийн хайрыг та бүхэндээ хуваалцъя. Түүний хайр агуу хүчтэй зүрх сэтгэлээ дүндөргөө өөрсдийн амьдралдаа оруулаач. Есүс надад, Есүс тань үнэхээр хайртай. Түүний хайрыг та бүхэн өөрсдийн амьдралдаа оруулаач. За манай зүгтэн тавтаа морил. Зарлалын цаг Мишель байгаа юу? Тэгээд цуглааны дараа баптизмын хичээл байгаа юм байна. Тэгээд суух хүмүүс байгаа бол баптизмын хичээлд хамрагдаасаа гэж хүсэж байна 5 цагаас. Та бүгд хамтдаа босоод бие бинийгээ өрөөгөөд өнөөдрийн цуглаанаа өндөрлцгөөё. 7 хоног болгоны 4-р өдөр болгоо орой 7 цагаас залбирлын цуглаантай байгаа. Та бүхэн чадах чинээгээр оролцоод хамтдаа эзэн рүү бас залбираад тэр цагийг өнгөрөөсэй гэж хүсэж байна. Өдөр бүр эзэн таныг ирвэгэж гэж би түүн залбирнаа. Тэр таныг хизээж мартахгүй, тэр таныг хизээж орхихгүй. Түүний ивэ үеийн үед орсноо. Өдөр бүр эзэн таныг ивэгэж гэж би түүн залбирнаа. Тэр таныг хизээж мартахгүй, тэр таныг хизээж орхихгүй. Түүний ивэ үеийн үед орсноо. Биршээ замын дуу ганцаараа гэж боо. Би таны төлөө залбирч байгаа санаарай. Нүд үзээгүй, шиг сонсоогүй, сэтгэлдээ хизээж мэдээгүй. Хамгийн сайн сайхныг тэр тань бэлгэнэ. Нүд үзээгүй, шиг сонсоогүй, сэтгэлдээ хизээж мэдээгүй. Хамгийн сайн сайхныг тэр тань бэлгэнэ. Эзэн таныг ивэ. Халелуя, эзэн бүх алдран байгуулах. Бүгд хамтдаа их эзний заасан хуйлтыг хамтдаа уншицгаая. Тэнгэрт байгаа бидний эзэн минь, таны нэр ариунаар дуурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигэ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрөөг мөн уучлаач. Биднийг сорилтонд буу оруулаач. Харин бузар буугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн өөр таныг. Амен. Бүгд эзэн надад ташдаг үзэн.
За эргэлэн хоногт баяр хүртийг уруулцгаая.